Яагаад аимшиг кино үзэх дуртай байдаг вэ? Хүмүүс яагаад аимшиг үзэглийг үзэх дуртай байдаг юм бол айдас хүчирхийлэл хар бараан зүйлс бидний бодит байдалд аль болох зайлсхийх зүйлс байдаг атал яагаад дэлгэцэн дээрх гарахаар бид тэднийг сонирхож шимтэн үздэг вэ? Энэ асуултын хариулт сэтгэл судлалын салбартай холбогддог юм байна. Бид кино үзэж байхдаа эргэн тойрон аюулгүй гэдгээ мэдэж байдаг ч тарих маань уг дүр зурагт яг л бодит мэд хариу үйлдэл үзүүлдэг бахан. Зүрх хурдан цохилж адреналин ялгарч бүх мэдрэхүй хурц болдог ажээ. Сэтгэл зүйчдийн хэлж буйгаар энэ бол аюулгүй айдас юм. Бид айж байгааж үхэхгүй гэдгээ мэдэрч л байдаг. Энэ мэдрэмжэнд аажмаар л донцоор байдаг бахан. Энэ үзэгдэл нь зөвхөн сэтгэл зүйн бус хүн төрөлхтний хувьсалтайж холбогддог. Хүмүүсийн айдас мэдрэх чадвар хэдэн мянган жилийн турш амьд үлдэх гол арга хэрэгсэл байсаар ирсэн. Аюулыг урьдчилан мэдрэх зүүн совингоор аюулаас зайлсхийх, харанхуйд болгоомжлох энэ бүхэн бидний гүн гүнзгий програмчлал. Харин аимшиг кино эдгээр анхдагч мэдрэмжийг сэрээдэг. Сүүдэр төдөлгөөн, хөшгөний задуу чимээ, гинэд гарч ирэх түр бид бүгдийг эртний анчтын байр байдал аваачдаг. Кино энэ утгаараа зүгээр нэг зугаа биш харин бэлэн байдлын сургалт шиг л зүйл болж хувирдаг аж. Судалгаагаар аимшиг кино үзэхэд хүний биед адреналин, дофамин, эндорфин зэрэг мэдрэл өгөгч гормонууд ялгардаг нь айдсыг сэтгэл хөдлөлгөм бүр тааламжтай болгож хувирдаг байхan. Жишээ нь Aarhus University-гийн хийсэн 2020 оны судалгаагаар аимшиг кино тогтмол үздэг хүмүүс бодит амьдралын стрессийг даван дуулах чадвартай хямралын үед илүү тайван байдаг нь тогтоогдсон. Гэтэ хүмүүсийн аимшиг дурдлах нь зөвхөн тархины хариу үйлдэл биш ээ. Энэ бол соёлын тусгайлч мөн. Айдас аимшиг бол нийгмийн гүн хямрал, сэтгэл зүйн дарамтыг киноны хэлээр өгүүлдэг нэгэн хэлбэр. 1950-ад оны хүдэн дайны үеийн талаар кинонууд, 1970-ад оны засаг захиргаанд итгэл алдсны дараах Texas Chainsaw Massacre эсвэл 2010-ад оны Get Out Hereditary зэрэг кинонууд бид бүгд тухайн үеийн нийгмийн айдсыг дүрсэлж өгсөн. Аимшигын төрөл жанраар дамжуулан хүмүүсийн доторх айдсыг гаргаж өгч буй юм да. Үзэгчдийн аимшиг кинонд хандах зам төлөвчөөс үнийг баталдаг. 2020 оны цар тахлын үед олон төрлийн киноны ашиг орлого буурсан ч аимшиг кино харьцангуй амжилттай байсаар үлджээ. Учир нь аимшиг кино хэдий хямд төсөөр бүтдэг ч гэсэн хүчтэй нөлөө үзүүлж чаддагт оршин. Хардарсан зүүчиг орчин хүйтэн гэрэлтүүлэг ганц гинтийн үзэгдэл энэ бүгд хүнд гүн мэдрэмж төрүүлэхэд хангалттай. Paranormal Activity гэхэд ердөө 150,000 долларын төсөөр бүтээд дэлхийд даяар 200 сая $200 ашиг олсон байна. Ганцаараа үзэх болон хамт олонтойгоо үзэх хоёрын хооронд маш их ялгаа бий. Найзуудтайгаа нэг өрөөнд сууж гинэт төрөлж инээлдэхин дараа нь чи чих айсан шүү гэж тоглоом хийхэд хэд аимшиг кино үзэж тоглоом хийх нь хамт аимшиг кино үзэж буй хүмүүсийг хоорондоо татсанод хүргэдэг байна. Аимшиг киноны үзэгчдийг нэгэн зэрэг хариу үйлдэл үзүүлэхэд хүргэж хамтын мэдрэмж төрүүлдэг ховор урлаг юм. Гэтэ мэдээж хүн бүрийн аимшиг кинонд дуртай байдаггүй. Зарим хүмүүс энэ төрлийн дүрслэлт хэд хүчтэй дарамттай санагдаг. Гэтэ аимшиг кинонд дурлагчдын хувьд энэ нь зүгээр нэг айдас биш. Өөрийгөө танин мэдэх, хязгаараа мэдэх заримдаа өөртөө ч хэлж зүрхлэхгүй бодлооттойгоо нүүр тулах боломжийг олгодог. Энэ төрлийн кино биднийг айх нь хэвийн зүйл гэдгийг хэрхэн айцаа даван туулах нь илүү хүчтэй үйлдэл гэдгийг сануулдаг. Аимшиг киноны гол онцлог нь тухайн цаг үеийн айдас бохимдлыг тусгаж өгдөгч мөн оршдог. 1950-ад онд хүйтэн дайны үеэр хүмүүс цөмийн даг, харийн давталгаанаас айж байсан тул Invasion of the Body Snatcher зэрэг кинонууд дэлгэснээр гарч байв. Харин 1970-ад онд улс төрийн умын шашны эргэлзээ зэрэг дамгаалж The Exorcist, Texas Chainsaw Massacre зэрэг кинонууд бий болсон. 2000 оноос хойш 9 сарын 1-ний үйл явдлаас үүдэлтэй терроризм, ёс суртахууны хямралын тухайтай Saw, The Purge зэрэг кинонууд гарсан. Харин өнөөдөр дэлхийн нийтийн сэтгэл зүйд цар тахал, ганцаардал, сэтгэл зүйн эмгэг зүйлс их түгээмэл байгаа. Энэ бүхэн нь аимшиг кино бидний хамгийн гүн гүнзгий айдсыг тусгаж байдаг гэдгийн баталгаа юм. Гэхдээ аимшиг кино айдсыг харуулах төдийгүй нийгмийн асуудлуудыг хүнддэг үлээ. Жишээлбэл Jordan Peele-ийн Get Out кино зөвхөн айдс төрүүлээгүй харин арьсан системийн ялгуурлын асуудлыг дэлхийд даяараа хүндсэн юм. Баадад уг сэтгцийн өвчин уу гашууг илэрхийлсэн бол Hereditary, Midsommar нь гэр бүлийн шарх, сэтгэл зүйн дарамтыг харуулдаг. Аимшиг кино бол бусад төрлийн жанраас илүүтэй чангаарч хэлж зүрхэлдэггүй сэдвүүдийг хүнсөөр л байна. Судалгаанууд ч үнийг баталдаг. Psychology of Aesthetic судалгаанууд ч үнийг баталдаг. Psychology of Aesthetic, Creativity and the Arts зэрэг сэтгүүл нийтлэгсэн судалгаагаар аимшиг кинонд хүмүүсийг хамтын айдаа нүүр тулахад сэтгэл зүйн хувьд бэлтгэдэг байна. Цар тахлын үеэр олон хүн тахал зомбитой кино үзсэн ч санамсаргүй хэрэг биш. Энэ нь бодит хяналтаа алдсан нөхцөлд сэтгэл зүйн хяналтаас сэрхийх арга зам байсан юм. Аимшиг киноны нөлөө зөвхөн кино урлагт бус загвар, хөгжим, дүрслэх, урлаг төвтөл мэдрэгддэг. Gothic, emo, dark, aesthetic гэх хандлагууд бүгд аимшиг уран бүтээлээс урган харсан. Dracula, Freddy Krueger, The Ring охин гэх мэтэрүүд нь дэлхийн олон орны соёл шингэжээ. Үүнээс гадна аимшиг кинонд зайлшгүй тусгаарлагдсан гадуурхагдсан хүмүүсийн дуу хоолой болж Final Girl буюу сүүлчийн амьд үлдсэн бүсгийн гол дүр бол эмэгтэйчүүдийн хүлж чадлыг итгэсний жишээ. Харин хөөрхийлөлтэй мангасын дүрүүд буюу олон нийтэд гадуурхагдсан ч амьд үлдэхийн төлөө тэмцдэг дүрүүд нь LGBT болон гадуурхагдсан бүлгүүд ч өөрийгөө таниулах арга болдог. Эцэст нь аимшиг үзэгдүүд зүгээр нэг айлах гэж байдаггүй. Аимшиг кинонууд
зургууд нь үзэгчдээ нэг төрлийн тайвширлыг олгодог гэжээ. Хүмүүс аимшигт дуртай байдаг нь зовхыг хүсдэгтэй биш, харин амьд байгаадаа мэдрэхийг хүсдэгтэй холбоотой юм аа. За, та нар минь үзэхэд сонирхолтой байсан гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай өрхнүүд ээ. Boo, mommy! Got ya! Jack.